Гэтэл хар салхи үүсч их эзэн шуурган дундаас Йовд хандан үг хэлж эхэллээ. Чи юу ч мэдэхгүй хэрнээ миний хүсэл зорилгын тухай ярих гэж оролдох ямар эрхтэй вэ? Одоо зориглон босоод миний тавьсан асуултанд хариу өгсөг байв. Энэ ертөнцийг бүтээж эхлэхэд минь чи хаана байв? Орчлон ертөнц хэрхэн бүтснийг ойлгодог бол чи тайлбарлаж өг. Үүнд орчлон ертөнцийн хэмжээ хязгаарыг хэн тогтоосон бэ? Бүтээхдээ хэн бүгдийг нарийн хэмжсэн бэ? Чи үнийг мэдв үү? Би газар дэлхийн үндсийг юун дээр тавьсан бэ? Хэн дэлхийн тулгцыг тогтоосон бэ? Тэр үед өглөөний удаад баярлан дуулцгааж ер бусын эч нар маань багтан хашгирч байсан. Хөлгүй далай эхийн хөвлийгээс төрөх мэт газар дороос ундран гарахт нь хэн хязгаарлан зогсоосон бэ? Тэр үед би захгүй далай дээр хувцс нөмргөх мэт өтгөн үйл тогтооход эргэн тойрон түнэр харанхуй оршин байсан. Тэгэхэд би өөрөө далайн хязгаарыг тогтоон зарлиг буулгаж энэ хүртэлх зайг эзэлсүгэ. Хүчтдэл Йончи түүнээс цааш хальж болохгүй гэхэд буулгасан зарлигийг минь хэн гүйцэтгсэн бэ? Йов, чи энэ насандаа зарлиг буулган үүр цайлгаж үзсэн үү? Энэхүү гэрэл төглөөг дэлхийд авчирч харанхуй шөнөөр гим хийдэг хүмүүсийг зайлуулж байсан уу? Үүрийн гэгээ ороход уул нуруу хөндөй талын ялгаа зурсан мэт тодорно. Тэгээд өдрийн гэрэл ирэхэд гэмт хэрэгтэн ажиллан хийх аргагүй болж хүч чадал нь хумигдан гар нь хугарсан мэт болно. Чи хөлгүй далайн гүнд орж дорн орших булаг шандыг харсан уу? Үгтлийн сүнс орших газрыг хэн чамд харуулсан бэ? Орчлон ертөнц хэр зэрэг үүдэн болохыг чи мэдв үү? Энэ бүгдийг чи мэдэх бол одоо надад хариу өг. Гэрэл харанхуй хоёр хаанаас ирдгийг чи мэдв үү? Чи түүнийг өөрийн дураар захирч чадах уу? Энэ ертөнцийг бүтээхээс минь өмнө чи оршин байж хязгааргүй өндөр насалсан мэт ярьдаг учраас энэ бүхнийг мэдхэл ёстой. Дайн дажныг зогсоохын тулд би зарим үед цас мөндөр оруулдаг. Түүнийг хаана хэрхэн бэлтгэн нөөцлөдөг болохыг минь чи харсан уу? Юуны тулд өдөр бүр нар мандаж зүүн зүгээс голдуу салхи хүлээдгийг чи тайлбарлаж чадах уу? Хор бороо ороход хүнгүй зэлвүүд цөлөх хүртэл ундаалдаг. Тэгээд усууж ханахтаа өвс ногоо ургуулдаг. Гэтэл хэн энэ бороо орох шуурх нөхцөлийг тогтоодог вэ? Хор бороо шүүдрийн ус нь хүний адил төрдөг гэж үү? Гол нуурын ус газрын хөрс чулуу мэт тас хөлдөхөд тэрхүү цас мөс тэсгэм хүйтэн эхийн хөвлийгээс төрсөн гэх үү? Чи 6 мичтийг хооронд нь холбож 3 марлыг салган тусгаарлаж чадах уу? Жилийн дөрвөн улирал тутам чи од мичтийг зөх байранд нь тавьж чадах уу? 7 бурхан алтан мөнгөн шаргуудуудыг чи захирч чадах уу? Тэнгэрийн эрхсийн таталцлын хуулийг чи бүрэн төгс мэдж бүгдийг захирч чадах уу? Байгаль ертөнцийн зүй тогтлыг чи тэгтэл сайн мэдэн удирдах чадна гэж үү? Тэнгэрийн үлэнд тушаал өгч зүс бороо оруулж чадах уу чи? Аянга цахилгаанд тушаал өгөхөд чинь тэд чамд за би бэлэн гэж хэлэх үү? Энэ их оюун ухааныг хэн бий болгосон бэ? Хөх тэнгэрээс ус гоожиж хөөрэ шороог норгон нэгтруулах нь хэний тушаалаар хийгдсэн бэ? Арслангийн өлөн зулзгнууд ичээ агуйдан хоол хүлээхтэн чи ямар аргаар их арсланд хоол өгч чадах вэ? Хэрээний өлөн дэгдээхээ хоол ирэн тэмүүлж надаас тусламж гуйн чарлахад чи ихрээд нь хоол өгч чадах уу?